Самсung та бүхэн өнөөдөр мэдээг хүргэе. За Cryptoverse-ийн ээлж нэг дугаар ихэд бэлэн боллоо. Тэгээд энэ уналт ихтэйтэй холбоотойгоор ихэд бол криптотой холбоотой сайхан мэдээ гэж бол алга. Эсрэгээр сөрөг мэдээлэлүүд бол дамуугаа болсон байна. За ерөөсө тоомыг байхгүй том уналтууд бол орж ирдэг юм байна. Том одоо ирсэн учраас том өсөлт орж ирэх болоо. Тэгээд зүгээр Cryptoverse-ийн дугаартай биткойн хамаатай тий. Хэрвээ яг том байхгүй ч юм унах нэ. Тэгээд өнгөрсөн дуурайх юм бол тэр bull market дандаа том байсан тий. Шээсэн тий. Daarс би нэг зүйл хийх. Ямарсан дунджаар статистикаар нэг сард 2% орчим өсдөг байсан биткойн маань энэ удаагийн нэг сард бол 10% уналттай харагдлаа. Тэгээд 2 сар маань бол мөн адил 11% өсөлттэй дунджаар байдаг бол одоогийн байдлаар 8 орчим хувийн уналттай харагдаж байна да. 3 сар чинь дунджаар уналттай байдаг лөө. 3 сар чинь уналттай байдаг сар шүү. За тэгээд биткойн маань 71 72 гэдэг төвшөнд бас хурж ирлээ. Тэгээд 2026 оны одоо ингээд хамгийн доод төвшин бол одоогийн байгаа төвшин байна. За энэс доош унах юм бас үүсэхгүй. Гэхдээ одоогийн байдлаар хамгийн их уналттай төвшин бол энэ болчиход байна. Энэ уналтаас үүдээд 800 сая доллартай тэнцэх хэмжээний зарим крипто позишнуудыг нь бол хаагдсан гэж ярьж байгаа. За тэгээд шинээр одоо 49 мянган гэдэг төвшин рүү очих тухай ч гэсэн энэ таамаглууд айгүй төвшүүлж байна. Сүүлийн үед поли маркетинг бас нэг магадлалыг хүмүүс аяг авч үздэг болсон. Ер нь авч үзээд байдаг яриад байдаг. Поли маркетээр бол 65 мянган төвшнөөс доош орох магадлал нь бол 70% таа гэж бас энэ хүмүүс ер нь таамаглаж үзэж байгаа юм байна. За ерөөсөө хэдүүлээгийн баг 100 хэдэн мянга дээр хад ярьсан 60-аас 73 гэсэн төвшингийн спорт контрол ямар ч байсан ирчлээ. За одоо эндээсээ тогтож чадахгүй гэдэг нь айгүй том асуулт хийдэг боллоо. За зах зээл ерөнхийдөө бол нэлээд ороо босгоно. Алт бол сая нэлээд болтой юм хийж агаад тэндээс маш том шокын уналтыг бол хийлээ. Энэ дээр бол маш олон хүмүүс ашиг болж чадсан байх. За эсрэгээр маш олон хүмүүс шатсан баг тий. Тэгэхээр магадгүй одоо зах зээл өөрөө юм ороо босгоо байгаа учраас төдийлөн бас арилжаа хийж сураагүй сонирхож байгаа бол түр азнаарай л гэж хэлмээр байна да. За тэгээд MicroStrategy маань энэ үед бас биткойн авсан байна 855 шиг биткойны 75.3 сая орчим доллараар нийтдээ одоо ингээд 713,502 шиг биткойнтай болоод байна. За эднийхийг бол 800 мянган биткойнтай болох нь бас магадлал 80-тай шуваа гэдэг поли маркетинг судалгаа байгаа юм билээ. Одоо нийт биткойнын үнэлгээ нь 54 орчим сая тэрбум Америк доллартай тэнцүү байгаа. Тэгээд дундаж үнэ нь бол одоо ингээд 76,052 доллар байгаа буюу хэрвээ та биткойныг хизээ авахыг мэдгүй байвал ер нь MicroStrategy-ийн дундаж үнээс доор орсон төвшөнд аваад бас ашигтай байх магадлал өндөртэй гэж яригддаг. Хэрвээ та стил биткойн төсөөр байгаа бол магадгүй энэ үнээс доор байгаа төвшин дээр нь бас тодорхой хэмжээний худалдан авах гэж болох юм да. Гэтэ энэ үдээс агуу зөвлөгөө биш. За нөгөө талаас Jeffrey Epstein ингээд одоо ингээд Америк ч юм уу дэлхийг хамарсан том одоо сенсац бас үүсээд байна. PDD-гээс. Тэгээд Jeffrey Epstein гэдэг хүн маань өөрөө крипто зохицолтой бас нэлээдгүй одоо эхний үе шатууд буюу дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа үе шатууд нь бас хөгжүүлэгчтэй нэлээд холбоотой байсан гэдэг мэдээлэл гарч ирээд энэтэй холбоотойгоор бас хувилдааны онолуудын мэдээлэл зөндөө гарч эхэлж байна. За ямар ч байсан Coinbase 3.2 сая долларыг 2014 онд оруулж исэн. За ингэснээрээ бас мөнгө авах гэдэг зүйлтэй бас криптогийн том анхаарчтаас мэддэг байсан учраас мөнгө авах гэдэг зүйлд бол нэлээд их ашиглаж исэн гэдэг зүйлд нь яригдж эхэлсэн. Гэхдээ Jeffrey Epstein-ийн хувьд бол сүүлдээ нэг компанид 1% өрөхгүй болсон юм байл лээ. За тэгээ араас нь MIT-гийн биткойн дээр ажилласан биткойнтой холбоотой судалгаанууд бас хандив тусламж үзүүлж исэн хөгжүүлэгч нарын бас таньдаг байсан. За крипто зах зээл дээр бас одоо бол том болсон компаниудыг баг багт гэх юм да тий. Жижиг компани багт нь бас хөрөнгө оруулж хүүхд багтна. Айгүй хүүхд багтаа. Энэ хүүхдлүүд айгүй дуртай хүн байсан. Хөрөнгө оруулалт хийжсэн гэдгээр энэ талбартаар Adam Back гэдэг хүн хийжсэн Blockstream-ээс одоо ингээд албан тушаалаа өгөөд алдууч гэдэг зүйлийг крипто структураар бас гараад эхэлсэн байгаа. Тэгвэл явсаар яваад ерөөдөө Satoshi Nakamoto гэдэг чинь хүн биш олон хүн байт юм байна. Тэр олон хүний энийг хийх болсон шалтгаан Jeffrey Epstein юм байна. Мөнгө нэгжсэн байна гэдэг зүйлүүд бас яригдаад байгаа. Гэхдээ энэ одоохондоо батлагдсан юм биш байхгүй. Яг мэдээж хувилд байна л дээ. Яг зүгээр наадхан зүгээр энгийн лог гэх юм бол яг цаг хугацаа жоох зөрүүтэй юм байна л дээ. Биткойн анх үүссэн. За Epstein-ийн ингэж бас энэ бүхий эхэлсэн 2 оны хооронд бол нэлийн олон жилийн зөрүүтэй байт юм лээ. За тэгтээ бас магадгүй те. Нөхөрчин бол нэг 12 14 онд идэвхтэй байгаа шүү дээ ер нь. 8 он. Epstein файл дээр нэг эмзлээд байгаа зүйл нь энэ дээр Trump-ийн нэр маш их дурддагдсан. Trump-ийн талаар файлуудыг задарч байгаа. За энэ маань өөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байгаад байдаг. Янз бүрийн бас гэмтрийн холбоотой мэдээлэл задраад тэр нь нэрчийнх юм бол бас зах зээл нэлээд том сенсац үүсэх болов гэсэн. Бас хүлээлттэй байна. Уул нь манай крипто ерөнхийлөгч байгаад байдаг. Тийм. Тэгсэн чинь Педро
гоод байдаг те. Тэрнтэй холбоотойгоор бас нэг уул нь сагаа байгуулж гэх мэтчлээ одоо үйлдэлүүд нь ер нь нэлээд мэдээ болоод тэрнтэй холбоотой өсөлтүүд гэдэг ингээд илүү сайн мэдээ явуулсан бол одоо эсвэрээ Дональд Трамптай холбогдож байгаа гэдэг утгаар крипто маань бас асуудалтай болж эхэлж байгаа шиг байна. Одоо Трамп гэсэнтэй холбоотой нэг юм холбоотой эдийн сангийн эрхлэгчийг сольж байгаа. Тэгээд 5 сард шинээр Трампын санал болгосон баг ажиллаа авах гэж байгаа гэсэн юм ярилцаад байгаа. За тэр хүмүүстээ гол үзлээр нь бодлогыг бууруулах, бодлого ер нь хэрэггүй гэдэг тийм байр суурьтай хүн юм билээ. Тэгэхээр энэ хэд бол Трампын байр суурьтай нэгтгэж байгаа. Тэгээд Трамп бол ерөөд гарсан цагаас ахвал бодлогоо бууруул зах зээлээ тэл маркетинг томруулдаг тийм юу гэсэн боловч за Жером Паул бол харин хэлсэн гоо хатуу байр суурьтай явсаар үтиг бол хүрлээ. Тэгэхээр Жером Паулын үрт ажлын хугацаа дуусчин дараагийн хүн байхгүй. За тэрний Трампын эмдэж томилсон санал болсон хүн байх юм бол нэлээд бодлого буурсан зах зээл нэлээд өргөж хандлагатай болж харагдаад байна. За тэрнээс өмнөөс Epstein file мал гэдэг энэ сенсацууд юу болох харж лээ. Тий. Тэгээ Fear and Greed индексээ харж байвал бас ямар хөө төвчл байгаа вэ? Маш их айцтай байгаа тий. Тэгэхээр чи бас яах хэрэгтэй байдаг лээ. Яагаад зүгээр зүгэлдэг лээ гэхгүй тий. За өнгөрсөн мэдээ уншаад явж байгаа дандаа энэтэй холбоотой сөрөг мэдээлэл явж байгаа нэг сонирхолтой мэдээлэл тарсан. Крипто салбарт хөрөнгө оруулалт одоо хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгө оруулалтын одоо нэг тийм зам байдалтай нэг юм онцгой өөрчлөлт харагдсан байна. Ер нь өнгөрсөн онд илүүтэй харагдсан байна. Тэрний юу гэдэг тэгэхээр крипто салбарт хөрөнгө оруулж байгаа энэ хөрөнгө оруулалтын сангууд шинээр эхэлж байгаа төслөө оруулах хөнгөний одоо хэмжээ нь бол ингээд маш огцон буурсан. Эсвэргээр real world asset төрлийн төслүүдэд оруулж байгаа хөнгө нь одоо тэр тусмаа зах зээл дээр гарсан төслүүд оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ нь 90% өссөн гэдэг юм ярьж байгаа юм. За энэ бол Series B раундад оруулж байгаа хөрөнгө оруулалт 90% өссөн гэдэг мэдээр гарч байгаа. За тэгээд яагаад ингэж ийм вэ гэхээр тэгэхээр шинэ төсөл хийгээд тэр нь ингээд амжилттай болох гэхээс илүү амжилттай гарсан төсөл хөрөнгө оруулснаар илүү өндөр өгөөж хүртэх боломж нь арай магадлал өндөртэй байна гэдэг одоо ер нь туршлагаасаа бас гаргаж ирсэн юм шиг байна. За тэгээд дээрэс нь хийж байгаа хөрөнгө оруулалтанд real world asset буюу эргээгээд энэ төсөл нь өөрөө дахиад орлого олох тийм одоо орлогын гэх юм уу бизнесийн модельтэй төслүүдэд бас хөрөнгө оруулалтуудад түлхүү хийж байгаа гэдэг мэдээлэл гарсан байна. Тэгэхээр хэрвээ та биткойн, этериум биш том койнууд биш арай л өсөлтөндөө байх боломжтой төслүүд гэдэг юм бол real world asset-ийг бас амжилттай явж байгаа төслүүдийг илүү сонгож судалж үзээрэй. За гэдэг нь нэг талаараа бас airdrop hunt хийхээсээ илүү эднэр лугаа төлөвлөл бас дээрэж магадгүй шүү гэдэг санаа бас давхар явж байгаа байх. За өнгөрсөн энэ bull market-ийг харах юм бол хэдүүлээ altcoin дээр нэлээд оролт хийсэн хүмүүс бол эндээ ашиг авч чадаагүй. За тийм учраас биткойн дээр илүү хөрөнгө оруулалт хийх юм бол ашигтай гэдэг бол саяны энэ өнгөрсөн bull market бол илүү үзүүлэлээ те. Одоогийн байдлаар бол биткойн 43.52% хямдралтай буюу тал үнээрээ баг ах боломжтой цаг хугацаанд ирлээ. За тэгэхээр мэдээж шууд өндөр леверэжтэй арилжаа хийхээс илүүгээр market seller ах шиг dollar cost average хийж одоо багаар худалдаа авалт хийх юм бол те. За магадгүй 60-аас дээр авлаа, донш унлаа, 50 дээр унлаа, за 40 руу унлаа гэхэд дундчлаад авах юм бол эргээ 100 сая хүрэхэд бол тодорхой хэмжээнд ашигтай байх бүрэн боломжтой гэж. Тэгэхээр бас мэдээж altcoin, real world asset хийсэлүүдээ бас бүх мөнгө тийшээ хийхлүүдээр тодорхой хуваараас биткойн авч ивэл зүгээр л үгүй бодож байна. 30 all time high дээр бол 60 дээр байгаа. 60-ыг заавал шалгаагүй явцсан те. Шалгаагүй явчлаа. Яла. Заавал шалгаж үзсэн. Яг урд нь бол яг 60-ыг шалгаагүй. Яг урд нь бол яг 74 орчим дээр доошоо week та тийшээ өсөлттэй үлгэн тэр шигтэй яваад нэг 126 хүртэл өсөж ирсэн юм байна. Одоо бол яг 69 гэсэн түвшинд л буцаж ирээд бүр урдны all time high шалгаж байна. За яг дараа дараагийн шинжилгээг нь бол хэдүүл техник шинжилгээнээр явсан. Ямарсан 2-7 хоногийн хугацаанд тоон байхгүйсэн том хөндлөлтүүд л ирсэн. Тэгэхээр тоон ирчлээ. Тэгэхээр дэвсэв. I'm back. Спур онш. Заагаа зайлуулаа гэж. За ингэ манай хөрөх мэдээлэл нэрээ дүнжүүлж чинь. За хэдүүлээ техник планаас болдгоо шууд орцгоё. За юу байцгаана. За тэгэхээр хэдүүлээгийн бас дайчуу харьжааны оролтуудтай 7 хоног өнгөрсөн баг. За манай сошиал хуудасуудыг дагдаг. За мөн бас идэвхтэй байдаг хүмүүс л нэлээд дайчгүй айдиануудаар авсан баха гэж найдаж байна. За ерөөдөө биткойн дээр. За одоо илүү хүчтэй онолтууд хараад ирсэн учраас илүү том цагаар нь хараад явбал амар гэж бодож байна. За хэдүүлээгийн энэ бол all time highest нь хойш бараг хүлээсэн түвшин бол за 73,000-аас 69,000 гэсэн түвшин дээр байсан. За 69,000 гэсэн түвшин яагаад чухал байсан бэ гэхээр за ярил за урдны мэдээж all time high бол 69,000 байсан. За энэ дээр тодорхой хэмжээнд реакцлаад энэ дээр дэш өсөлтөд орж ирээд хүчтэй онолтууд орж ирсэн ч гэсэн буцаад 75 орчим дээрээ 60-аас орчим руугаа энэ спорт зон дээрээсээ дээшээ хариулт all time high хийж исэн. За одоо л харин нэлээд хүчтэй унж орж ирээд хамгийн low түвшин болон ч юм бол
За баг 60,000 руу сая унж орж ирсэн юм байна тийм үү. За тэгээ 60,000-аас дээшээ одоо 65,000 $5,000 юу гэх юм бол нааш цаашаа бол богино цаг дээр бол савлсан байдалтай бол байна. За өчигдрийн үед санал ус арилжаа гэх юм бол за эндээс short арилжаа буюу үргэлжлсэн үнэлтөдлөгөө явуулсан басрын correction хөдөлгөөн баг цагаар харж агаад за энэ битээр нь доош цэцлүүлээд унна гэж байх уу гэсэн унсан. За энэ арилжаа сая break-even буюу за break-even stop loss-оор гарлаа. За энийг бол эхний ээлжинд бол break-even шахацсан байсан. За тэгээд энэхэд бол break-even management-ийг яаж хийсэн бэ гэхээр энд тавиад дахиад доошлохоор нь дахиад correction хөдөлгөөрөө унаад ирэхээр доошлуулаад дахиад энд тавиад за тэгээд энэхэд бол энэ хавьд байж байгаа. Энэхэд бол арилжаа маань за энэ correction хөдөлгөөний дээл гарсан гэж нэг энэ хавьд бол ингэж гарлаа. За яг өчигдрийн арилжаа бол ингээд бол хаагдлаа. За тийм учраас одоо бол биткойн дээр арилжаа байхгүй, open trade position бол байхгүй болсон. Одоо бол илүү хүлээлтийн байдалтай бол бай гэсэн бодолтой бол байна. За за энэ юу вэ гэхээр за би нэг ярьчихъя. Энийг үл хэдүүлээ урдны түүхээс сарсан. За урдны түүхэн уналт бол энэ хөдөлгөөн бол ороод ирчихсэн шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлэнд нь correction хөдөлгөөн хэрэгтэй гэсэн. За тэгтээ төдийлөн correction хөдөлгөөн бол одоохонд бол орж ирээгүй байна. За эндээс гарчсан хөдөлгөөн дахиад доошоо иймэрхүү орчим ундаг. Тэгэхээр за одоо баг энэ импульс хөдөлгөөн дараагийн импульс хөдөлгөөн ханж байгаа юм байна гэж миний хувьд харж болж байна. Тэгэхээр одоо correction хөдөлгөөн хийх хэрэгтэй байна гэж миний хувьд харж байна. За урдны түүх бол хэдүүлэнд нь бол маш гоё шипи болж эхэлсэн. За шипи маань ингээд гоё шууд үргэлжлээд ороод ирлээ. Эндээс тодорхой хэмжээнээс correction хөдөлгөөн орж ирэх болов гэсэн боловч correction хөдөлгөөн оршгүй үндсэн хөдөлгөөн маань баг дахиад ороод ирсэн байгаа харж байна те. За тэгэхээр одоо хэдүүлээ дараагийн support zone хаана вэ? Дараагийн Bitcoin bottom хаана вэ гэдэг асуулт бол юу маш их ирж байгаа. За эндээс all time highs орж ирсэн үндсэн хөдөлгөөний copy доод. За дараагийн үндсэн хөдөлгөөн бол энд ханаа гэх юм бол 52,000 гэсэн төвшин дээр support zone байгаа. За ингээд харуул. 52 гэсэн төвшин дээр бол байж болно. За мэдээж энэ ирчээрээ мэдээж ингэж унаад байх юм бол за нэлийн хүчтэй уналтууд бол сая өнгөрсөн 7 хоног, энэ 7 хоног за ихэд бол баг он гарсан сар хоош бол ихэд битүү унлаа. Энэ том үргэлжлсэн уналтууд нэг талаараа крипто соригчдыг бол яг retail трейдерүүд даштай одоо зүгээр нэг сонирхлоор арилжаа хийж байгаа. За ихэд баг тийм том asset байхгүй хүмүүс маань нэг дийлэх нь байгаа. За тэр хүмүүс маань биткойн унахад бол айдаг бол за том hedge fund сангууд за мэдээж хөрөнгө оруулагч нар бол илүү хямдрах юм бол бодлоо сонирхолтой болчиход байдаг. За тийм учраас энэ шийд бол retail trader-ууд бол энэ дээр ихэнх нь зараад panic sell хийгээд за liquidation болдгоо болж байгаа. За мэдээж унах тусам нь dollar cost average хийж авал дайггүй болов гэсэн хүлээлт бол мэдээж байгаа. За тэгэхээр одоогийн уналтыг бол яг хандлаа гэж бол би мэдээж бол хэлэхгүй. Мэдээж үргэлжлсэн уналтын үйл бол орж иж байгаа. За дахиад correction хөдөлгөөн орж ирээд дахиад доош унжиж магадгүй. За 40,000 50,000 гэсэн төвшингүүдийг бол нэлийн яриад эхэллээ. Буцаад $20,000 руу уннаа гэсэн ярианууд ерөөдөө YouTube-ээр ярьж эхэлж байна. За X-дээр гэсэн ерөөдөө маш олон твитүүд одоо бол биткойн бол 20,000 руу 30,000 руу гэсэн маш олон prediction-ууд байгаа. За миний хувьд арайч 30,000 руу харахгүй. Эхний ээлжинд бол таргетыг бол 51,000 гэсэн төвшин дээр бол дэжгүй support байна гэж харж байна. За магадгүй. За spot-оор хөрөнгө оруулалтын худалдаа авалтын одоо дараагийн cycle эхэлтэл дараагийн bull market үе эхэлтэл хадгална гэх юм бол одоо эн чинь all time high-аас одоогийн байдлаар 52 орчим хувийн уналтыг бол үзүүлчихсэн байна. За тэгэхээр хэд бол all time high дээр нь авна гэдэг сонирхол төрж исэн хүмүүс ахын бол одоо ахын бол 50% хямдрал зарсан байна гэж ойлгож болохоор байна. За мөн бас анхаарал хандуулах зүйл юм аа. Ерхэд бол сая сүүлийн 7 хоног бол нэлээд арилжаануудаа бол нээлттэйгээр харьцсан уу явсан. За алтан дээр бас сэлдэх боломжуудыг бол хийсэн те. За эндээс бол
шорт арилжаанд орол зүгээрээ гэж хэлсэн. За шорт арилжаанд бол эндээс орсон, ашиг аваад гарсан. За дараагийн шорт арилжааг анасаар л хэдүүлээ чинь. За би одоо өөрөө баахан оролт гаралт хийчихсэн. За манай Telegram сувг дээр ерөнхийдөө бол энэ оролт гаралтууд бол цаг тухай бүрд нь гардаг. За мөн Instagram дээр story хэлбэрээр орж байгаа. За X дээрээс пост хэлбэрээр орж байгаа. За тийм учраас тэдгээрийг сайн даах юм бол илүү хурдан мэдээлэлүүдэл авах боломжтой байдаг шүү. За одоо чинь дээр бол алтны short арилжааны ID бол энэ байна. За Bitcoin дээр энэ дээр бол бид хэлжсэн. За bullish pattern бол үүсэж байна. За тэгтээ энэ дээр бол илүү холоос хараад үтсэн дээр бол өгч таамагласан. За энэ тэ. Тэгээ хэдийгээр bullish pattern шалан дээр ирсэн байгаа гэсэн ихэд холоос хараад суужсэн дээрээ гэж хэлсэн. За харин эсрэгээрээ дараагийн юм дээр бол за илүү bearish магийн pattern үүслээ. За эндээс бол short арилжаанд орё гэсэн. За энэ short арилжааг бол true break-ээр л хаагтлаа. За алтны арилжаа. Алтны арилжааг одоо баг хаах уу яах уу нэлээ эргэлзээтэй болж эхэлж байна да. За өчигдөр нэг pattern үүсээд байсан. За тэрийг бод тусдах ч илүү. За одоо бол алтыг бол энэс энэ support resistance зоноос дээшээ гараад ирэх юм бол баг хаах тал руу хандах гэж миний бол бодож байна. За бусдаар бол алтыг бол мэдээж доош болгономоор хангалттай өссөн. Одоо бол дахиад хангалттай доош унах болов гэсэн таамаг байна. За мөн бас паттерн дээр гоё яригддаг зүйл нь юу гэхээр ихэд бол паттерн үүсээд стэрх юм бол паттерныхаа ихэлсэн цэг рүү ирэх хандлага бол байдаг те. За тийм учраас дахиад ч ихэд алтан дээр хүлээлт бол ерөнхийдөө бол 400 300 нүшин дээр л байгаад байгаа. Тэгэхээр алтыг бол илүү хоол хийгээд position бол барьчи. За Bitcoin дээр бол тань энэ stop loss-ыг шахаж байгаад бол аль chance л гарчлаа. За Ethereum-ийн үед мөн адилхан хэд уналттай. За altcoin-ыг бол одоо бол ярьж одоо та бүхний зүрх сэтгэлийг өвтгөөд яах вэ? За altcoin-ыг бол одоо угаасаа баг хадгалаад хайсан дээр болов хэрвээ зарч чадаагүй хүмүүс байгаа бол илүү хадгалж хаяад илүү авахын шиг нь дундчлуулаад эсвэл илүү тоошгүй нэмэх тал руугаа ажиллавал зүгээр болов. За Bitcoin дээр одоо план гэх юм бол за ойрын план гэх юм бол одоо нөгөө нэг хэдүүлгийн урдны 69,000-аас за нэг 73 гэсэн төвшин дээр хүлээгээд байсан шүү дээ. Энэ support зон гэсэн үг. Тэгэхээр одоо энэ дээр юу хэлэх вэ гэхээр correction хөдөлгөөлж байна гэсэн үг. Тэгээд мэдээж дахиад short арилжааны план бол гаргана. За нэг зах зээл нэг жоохон тайвшраад ирэх юм бол иймэрхүү нэг correction-уудыг ороод ирэх юм бол мэдээж дахиад 69,000-аас 73 гэсэн төвшин ч одоо буцаагаад бидэрч юу болох вэ гэхээр тааз болж эхэлнэ гэсэн. Гэхдээ илүүтэйгээ хэдүүлээ энийг weekly chart-ын дээр харж байгаа учраас за энэ weekly chart 2 өдрийн дараа энэ candle хаагдана. Энэ candle дээрээ хаагдах уу, доороо хаагдах уу гэдгийг нэлээд сайн ажиллаж агаад за энэ support zone стерлэстрэг үе үү гэдгийг л ярих юм зүйтэй болов. Тэгэхээр дараагийн лоног дээр энэ candle-ны яг задаргаан бол гараад ирэх бах. За одоо бол яг илүү ойрын хугацаанд илүү ойрын цагаар харах юм бол за иймэрхүү маягийн bearish магийн паттерн за дээр нэмээд ерөөд бол паттерн хүлээнд байна. За дээрнээс price action хармаар байна. За эндээс ирээд тийм үү. Одоо энэ тааз шал болоод байгаа энэ цэгээ илүү харна гэсэн. За ингээд шалгаад байвал энэ ч нөрөө энэ зоноосоо дээшийг ерөөд гарах сонирхол байхгүй. Эндээс дээшийг худалдаа авах сонирхол байхгүй. Илүү хүмүүс ерөөдөө бол зарах сонирхолтой байна гэж ойлгоод эндээс илүү short арилжааны планаар short арилжааг бол илүү төлхөө харсан дээр болов. За мэдээж одоо бол учиргүй шууд дээш хараад амар шууд хурдан өснө гэсэн хүлээлт бол тавиад хэрэггүй. За тийм учраас тренд бол даах хэрэгтэй. Тренд ч юм бол одоо бол доошоо болж эхэлсэн учраас илүү buy арилжаа гэхлээс илүү short арилжааг илүү харсан дээр болов. За энэ жилийн хугацаа энэ жил энэ cycle өөрчлөгдөж байгаа гэдэг хугацаа байгаа шүү дээ. Одоо чинь хэдүүлээ за энэ авд явуулчлаа гэхэд за энэ bear market ч баг 500 өдрөж баг 2 жилийн хугацаанд үргэлжилдэг байсан бол одоогийн bear market бол нэг үсрээд 300 200 онд ч юм уу те илүү хурдтай сэрэх болов гэсэн хүлээлт бол хүн болгонд байгаа мэдээж. Яагаад гэвэл за мэдээж ETF-үүдтэй болцсон. За одоо л яг ерөөхдөө ETF хүчийг үзнэ. 50% хэмдэрчлээ. За яг хөрөнгө оруулагчнаар илүү
хямдсан зүйл рүү хөрөнгө оруулалт хийж гэнэ үү, яаж гэнэ? Илүү улс орнуудтай авалт хийж гэнэ үү? За Трампын 5 сард гарах гээд байгаа тэр холбооны нэгдсэн сангийн ерөнхийлөгч нь ямар байр суурьтай байх вэ? За бодлогоо бууруулахгүй юу? За мөн биткойн, крипто дээр Трамп бол нэлээд өндөр байр суурьтай байгаа учраас одоо энэ хямдсан дээр ямар үйлдэлүүд хийх бол биткойныг Америкийн хэсгээс илүү их худалдаа авалт хийнэ гэх юм бол мэдээж энэ унж орж ирсэн уналт чинь ерөөдөө сэргэх нь илүү хурдан болж эхэлнэ. За яагаад гэвэл Америкийн хэсгээс ерөнхийлөгч биткойныг бол ирээдүй гэж харлаа. За бодлогоо бууруулад илүү хөрөнгө оруулалтад зах зээлээ тэлээ гэж үүсэх юм бол за мэдээж энэ уналт бол маш хурдан сэргээд ороод ирэх хандлагатай. За тийм учраас ямар ч арилжаанд орсон, байч орсон, сэлж орсон заавалчгүй стоп лосс байршуулах хэрэгтэй. За стоп лосс байршуулсан бол за мэдээж стоп лосс дээр 1% алдаглаа гэх юм бол за алдаглаад 1/5, алдаглаад 1/3 арилжаа хэрэгтэй. 1% алдаж байгаад 3% олъё, 1% алдаж байгаа бол 5% олъё гэдэг байдлаар хандаж арилжаа хэрэгтэй. За бас сүүлийн үед ирж байгаа асуудал юу гэхээр за дайггүй паттерн зураад шорт арилжаанд орж чадаад байна. Ашигтай байж чадаад байна. За тэгвэл илүү алдааны юм дээр байна гэхээр илүү хурдан break-in stop loss-ыг ирээд хамаад авчиад байна гэсэн асуултууд бол ирж байгаа. За тийм учраас энэ дээр зөвлөгөө нь юу гэхээр хитрхи жоохон оролтоо жоохон амьсгалах зайг нөхгүй юм уу? Хитрхи жоохон яарад байна уу гэж миний бодлоор хараад байна. За жишээ нь одоо нэг иймэрхүү арилжааны оролт хийсэн байлаа гэхэд энэ чинь баг цаг дээр мэдээж баг зэрийн уналтын хөдөлгөөн орж ирлээ. За тэнгуут break-in stop loss шахчихж байгаа. За тэнгуут нүүрч жоохон ингээд дээшээгээ буцаад price жоохон дээшээ яваад нэг уналтын хөдөлгөөн чинь энийг жоохон амьсгалах орон зайг нөхөхгүйгээс болоод за нэлээд дайггүй уналттай байх swing гэж арилжааны оролтуудаа маш эрт хаах тиймэрхүү эрсдлүүд бол мэдээж байгаа. За мэдээж ашигтай гэхдээ нөгөө алдагдсан боломжийн араас харамсч та нөгөө тилт авч арилжаанд л өрхөд ороод хэрэггүй. За мөн бас чатер ирж байгаа нь ерөөдөө бол алтан дээр за хэдэн доллар болох байлаа. За 5,000 $10,000 ерөөдөө эндээс орсон оролтоо бол яриа таагаар гарцсан байна гэдэг байдлаар нэлээд олон хүмүүс хандж байгаа. Мэдээж ашигтай гарсан бол болоо гэж бодох хэрэгтэй. За энэ дээр бол учиргүй хэрвээ энэ арилжаа маань ингээд байсан бол би одоо үдид хэдэн мянган доллар хийсэн байх байжээ гэдэг тэр нэгэд олоогоо бодоод өнгөрсөн зүйлийн араас хөөцөлдөх шаардлагагүй шүү гэж бол хэлмээр байна. За одоогийн байдлаар бол trade plan гэх юм бол за биткойн дээр илүү хүлээлттэй баймаар байна. За алтан дээр арилжаатай байгаа хүмүүс бол за энэ нэг 4,810 за 4,820 гэсэн төвшнгөөс дээш гарч ирч чадахгүй гэдгийг нэлээд ажигласан дээр баг. За бусдаар бол энэ аягүй дайггүй гоё. Bearish маягийн паттерн бол үүсч байна. Тэгээ арилжааны оролтгүй байгаа хүмүүс бол за магадгүй эндээс price action харж болно шүү дээ. Ингээд шалгаад унчих юм бол энэ уналтан дээр нь short арилжаанд ороод support resistance болж байгаа цэгийн дээр нь тавиад за мэдээж ийм хэмжээний эрсдлийг хүлээж байгаа бол доошоо 1/5, 1/3 ч гэдэг. Иймэрхүү арилжаанд орох боломжийг бол за gold дээр бол байна. За биткойн дээр бол хүчтэй өглөө эн чинь 7:30-д унсан баха. Тийм 7:30-д. Яг өглөөс сэрэхэд эндээсэн даа нэг тэжгүй сайхан унжинда гэсэн. За буцаад нэлээ хүчтэй орж ирээд ерөөдөө break-in stop loss авчихсан. За тийм учраас илүү биткойн дээр илүү хүлээлттэй байж байна. За илүү хүлээж агаад паттерн үүсэх юм бол арилжаанд орё гэсэн бодолтой. За мэдээж энийг бол нэлээд томоор зурчлаа. За магадгүй зүгээр иймэрхүү жижигч үүсч болно шүү дээ. Иймэрхүү байдлаар ч үүсч болно. Тэгэхээр цагаа харж агаад илүү тохиромжтой илүү гоё дүр зураг үзүүлсэн дээр нь арилжаанд орё гэсэн бодолтой байна. За тэгэхээр та бүхэн бас яг одоо биткойн дээр арилжаа нэмэр байгаа хүмүүс бол илүү азнаараа гэж хэлмээр байна. Хэдүүлэнд нь юу хэрэгтэй вэ гэхээр иймэрхүү correction төлгөө хэрэгтэй шүү. Энэ correction төлгөө байж аж дайггүй гоё оролтыг бол хийж авна. Одоо ингээд тхий голоос нь арилжаа хийж ихээр одоо stop loss нь чаана тавигдсан мэддэггүй. Типийн чаанах нь мэддэггүй иймэрхүү арилжаа болчтой учраас илүү хүлээж агаад илүү жоохон магадлалын онлоор илүү жоохон түүх татагдах байдлаар харж чад арилжаанд бол зүгээр л өссөн хүлээлттэй бол байна. За ингээд арилжааныхаа план бол иймэрхүү биткойн дээр илүү хүлэе гэсэн те. За түрүүчийн паттерныг бол илүү харъя, хүлээе. За алтан дээр энэ цэгээс дэше гарч чадахгүй хэсэг нь
нэлээд ажиглаж байгаад арилжааны шийдвэр гаргая гэсэн хүлээлттэй бол байна. За мөн бас энэ дээр нөгөө магч нэг гивийн язтан татварсан байгаа шүү нэрээ. Хаанаа энэ дээр EBC Financial Broker дээр за энэ 3 user ID-тэй хүмүүст за $20 бонус нь орсон юм байлаа. За тэр хүмүүс маань $20 бонусыг за саний уналтаар ашиглаж чадсан юм биш дансаа өсөж чадсан болов гэж бодож байна. За илүү $20 учраас за мэдээж маш бага лотоор зүгээр арилжааны нэг тиймэрхүү шийдвэрүүдээ нэг арга барилаар турших хэлбэрээр ажиллах зүгээр болов гэсэн бодолтой байна. За мөн бас иймэрхүү нэг iPhone 17, iPad энэ төр хожих эрхийн иймэрхүү лотерей маягийн юм явж байгаа гэх юм уу? Та $200 хийх юм бол нэг суглаа нэртэй болно. За тэгээд арилжаа бүр чинь лотыг тоолж аваад за тухайн тикетүүд нь gold, silver, platinum, diamond гэдээ толчих юм билээ. За diamond нэг 50 лот байсан баха. Тэгээд бас нэг юм лотерей эргүүлэх боломж нээлттэй байгаа шүү. Тэгээд та бүхний сонирхох бол бас энэ линкээр орж бүртгүүлээд явах боломжтой. За ингээ бүгдээнд нь арилжааны амжилт хүсье. Тэгээд дараагийн дугаар дээр уулзтлаа. Түр баяртай.